За ингээд та нартай подкаст 2-оо хүргэж байна. Тэгээд энэ подкастыг би гэртээ сууж байгаад ингэж бичиж байна. Өчигдөр би замд явж байгаа машинтай нэлээд хажуугаар явхад нэлээд чимээтэй юм шиг санагдсан. Тэгээд сонсож байгаа хүмүүс жоо хэцүү байсан болов уу гэж ингэж бодлоо. Тэг өнөөдөр би ажилд хараад алхахыг гэж бодсон чинь өнөөдөр би нийт 8 цаг хөл дээр зогсоод бас ажилласан чинь маш их ядарсан байна. Тэгээд маргааш алхахыг гэж бодлоо. Өнөөдөр өнчгөр шийдлээ. Тэгээ би гэртээ ингээд бичлэгээ хийгээ сууж байна. За яг хөө өчигдрийн би юм богино юм түүхий зарим хүмүүст урт санагдсан байж магадгүй, зарим хүмүүст бол богино байсан байж магадгүй. Тэр түүхийг ярихад бол хөлд орсон тэр түүх маань би нийтдээ 5-7 жилийн тийм түүхийг ярьсан байгаа. Тэгээ зарим хүмүүсийн хувьд бол энэ бол нэлээд удаан хугацаа зарцуулсан санагдчих магадгүй. Зарим хүмүүсийн хувьд бол богино ч үйж магадгүй. Гэхдээ хүн хүнээс л болно л доо. Тэгээ ер нь 40 дөхөөд гадаад орнд амьдрах гээд ингээд ирэхэд ямар юмнууд тулгардаг вэ гэхээр хэл сурах явц нэлээд удаашрсан. Тэгээд нэлээд цаг хугацаа шаарддаг. Хоёрдугаарт гэвэл гэр бүлээрээ байж байгаа учраас гэр бүлтэй зарцуулах цаг гарах хэрэгтэй болдог гэх мэтлэн. За ийм юмнаас болоод нэлээд удаан хугацаа ингэ зарцуулсан гэж ингэж бодож байгаа. За тэгээд ер нь яг хамгийн гол тулгарч байгаа бэрхшээл нь юу гэдэг гэхээр хэлний бэрхшээл байдаг байхгүй. Тэгээд тухайн орны хэлийг сурахад би л бол нэлээд олон жил зарцуулсан. Тэгээ би одоогоор ч гэсэн сураал явж байгаа л да. Тэгээд өөрийгөө ингэ ажиглахад би бол ер нь хэлний төрлийн хүн биш юм шиг байгаа. Орос хэл дээр тэр англи хэл дээрч тэр нориог хэл дээрч тэр ер нь маш удаан ингэ сурдаг ийм төрлийн хүн. Зарим хүмүүс нь төрөлхийн юм нөгөө хэлний авиас хүмүүс идэх шүү дээ. Тэр хүмүүс болохоор би их азтай юм гэж би боддгийн. Тэгээд маш хурдан сураад хэлтэй бол хөлтэй гэсэн үг гэдэг тийм ээ. Хэлийг сурсан байна гэдэг чинь тухайн нийгэмд ингээ хүмүүстэй хөл зэрэгцээд ингээ алхах юм боломж нь бүрддэг юм шиг санагддгийн. Тийм учраас хэл хурдан сурдаг хүмүүс өөрсдөө их баярлах хэрэгтэй гэж хэлэх гэсэн. За тэгээ би оюутан босноо яриа. Тэгээд эмийн сургуульд орох болсон. Тэгээ ер нь бол яг Норвегт эмийн 5 төрлийн сургууль байдیں۔ За хоёр нь бол цэвэр 3 жилээр бакалавр бэлддэг. За нөгөөх 3 сургууль нь болохоор 3 дээр нэмэх нь 2 хөтөлбөр буюу бакалавр нэмэх нь магистрийн юм хөтөлбөрүүд бол байдгийн. Тэгээд би яг тэр эхнийх нь бакалавр бэлтгэгт нь орсон л доо. Тэг би хичээл сургуулиасаа урилга авчаад тэгээд би хичээлийн програмыг харсан чинь миний мэдтгэл юмнууд байгаа юм шиг санагдсан. Тэгээ яадаг бол би ч анаат өгсөн тий. Тэгээд би үзүүлээд амархан юм байна. Үзүүлээд өгнөл гэж би бодсон. Тэгээ би хичээл орсон чинь суур хичээлүүдээс ихсэн л дээ. Эхлээд химийн хичээлч гэдэг юм уу. Ерөнхий химийн хичээл гэсэн. Тэгсэн чинь би тэрийг би Монгол ахта 10 жил тахта 30 жилийн өмнөх юм ярьж байгаа. 10 жил тахта химийн хичээл их дуртай, маш сайн байсан. Тэгээд би анаахад орж чадсан байхгүй юу. Тэгэл би үзүүлээд өгнө, ялцуулаад өгнө гэдгсэн чи би яг яс үндсэн дэргэл би бүх тийм суур юмнуудаа мартсан байсан элементарны юмнууд. За манай ангид орж ирсэн хүүхдүүд болохоор сүүлийн 2 жил их сургуулийн 1-2 дахь жилийн програмыг үзээд орж ирсэн хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэд нар бол ерөөсө торхон байхгүй. Тэдний хувьд маш амархан. Гэтэл би ч ерөөсө бүх юмнуудаа мартсан байсан. Тэгээл хичээл орсон чинь юу вэ? 7-нд 2-3 ингээл хичээл ороход чинь 1-р ангийн бүх үсэх юмнуудыг 7 хоногт бараал. Дараагийн 10-р ангийнх дараагийн 7 хоногт нь ордог ч юм уу. Ингээл бүр өсөрч явал. За хийх даалгаврууд үзэж харах юм гэх чинь 7 хоногт бараг 50-60 хуудас юм үзэж чинь. Тэгээд нэлээд бодлогонууд ороод бүр сүлдэс амар байдалд орсон л та. Тэгээд даалгавраадаа хийгээл яваал гэсэн. Тэгээд би шалгалт боллоо гэсэн чинь шалгалт нь 3 сар болоход тийм бүр ерөнхий химийн дээд түвшний тийм хичээлүүдээ үзээд ингээд дууссан. Тэгээд шалгалт нь болохоор 5 цагийн бичих хичээл гэсэн. Тэгээд орсон чи яг ингээ ерөнхийдөө юмнуудыг мэдчихэж байгаа. Тэгээд би Норвег дээр ингээ бичижсэн чинь нэг
нойроо дээр бичээд дууссан чинь 2 цаг өнгөрсөн байсан. Тэгээд шалгалтынхаа цаасан дээр ингээд бичсэн чинь бичиж амжихгүй байсан чинь цаг нь дуусаад хураачиж байгаа байхгүй. Тэгээд би хамгийн ихнийгээ шалгалтын дээр тэгж би унажсэн. Тэгээд хүүхдүүдээс та нар нооргон дээр бичнэ гэсэн чинь үгүй шууд нооргон дээр бичих за ерөөсөө байхгүй яа. Тэгвэл тэр чинь ерөөсөө одоо нэг маш олон нэг бодох юм ирсэн байсан. Тэгээд тэрийг харсан чи ерөөсөө одоо 1-2 минут нэг бодлого ботхоор байгаа байхгүй. Тэрийг бол сайн сурсан хүүхдэл хийн гэдэг ч юм уу. За яг энүүнтэй адилхан тэр бичих бусад шалгалтууд мэрэгжлийн тэр нэг суур хичээлүүд чинь тийм амар юмнууд ирд юм билээ. Тэгээд 5-6 цагийн шалгалттай хэрнээ ерөөсөө амждаггүй тэр хооронд хүүхдүүд яг хөө идэх банан ч юм уу ингээл хүнсний юм аваад орцсон хэрнээ зарим нь бол ерөөсөө тэгж амждаггүй байдаг. Тэгээд компьютер дээр өгч байгаа шалгалтууд гэлэх чинь бид нар чинь ерөнхийдөө 12-аар бичиж сураагүй хүмүүст бол нэлээд удаан бичиж байгаа. Энэ бүх юмаа бараг чийжлээд уншицсан хэрнээ бичих хурд гэдэг чинь маш их нөлөөлт юм байл л дээ. Тэгээд тиймэрхүү юмдаас болоод тэгэл ерөнхийдөө шалгалтыг ингэж авд юм байна, тэгд юм байна гэдэг ийм дүгнэлтэнд бол хүрсэн. Явцсан одоо анаахад би Монгол ингэж сурч байхад чинь эрцэн бүтэн ийм байхан бол суур оноо хэдэн оноочлээ нэмж өгдөг шүү дээ. Энд бол тийм байхгүй. Эрц болон тэр явцтай өгчээсэн жижиг шалгалтуудын нийлбэр нь нийлээд шалгалтанд орох эрхэл авдаг. Шалгалтын дүн бол тустай байдаг. Тэгээд шалгалт ингэж өгөөд тэгээд ингэж сурсан. За ерөнхийдөө бол энэ нэмийн сургууль сурахад бол маш их юмыг сурсан. Тэгээд багаар ажилд сурсан гэж хэлж болно. За тэгээд одоо шалгалтын цаг хугацааг ямар үр дүнтэй ашигладаг гэдгийг сурсан. За ерөнхийдөө яг сургуульд ороход багш нар тэгжсэн байхгүй юу. Өдөр болгон шалгалттай гэж ингэж бодоод ингээ юм хийгээ явах юм бол тэр сүүлийн 5-6 цагийн шалгалт бол ерөөсөө юу ч биш. Харин дөхүүлж хагаад сарын өмнөөс бэлтгэх юм бол та нар шалгалтандаа тэнцэхгүй гэж хэлж ирсэн. Тэр бол яг үнэн байсан. За тэгээд эмийн сургууль чинь одоо маш ол их химийн хичээлүүд ерөнхий хим, органик хим гэдэг юм уу, биохим, за эмийн хим нь бол үнэхээр аимшигтай. Ийм хичээлүүд бол байсан л да. Гэхдээ яг хөө тэгээд одоо нэг өндөрлөгөөс харахад яаж нэг ард нь гараад ингээд төгсөн болоо гэж ингэж бас баярлж байгаа. За дадлага бол 4-5 сарын хугацаатай хийгддэг. Тэгээд бүх эмийн сургуулиуд нэг өдөр баг эхлээд нэг өдөр дуустдаг юм байгаа. Тэгээд төгслийн шалгалт болохоор бас л нэг өдөр явдаг. Бүх сургуулийн хүүхдүүд нэг өдөр өгөөд тэгээд шалгалтын дүн гардаг ийм шалгалтууд байдаг. Одоо 5-6 тийм өртөө дамжиж өгдөг ийм нарийн шалгалтууд бол байсан. За тэгээд сургуульд орчоод байж хата дундаас нь одоо буцмаар тийм үе бол маш их байсан. Гэхдээ тэгэл бас боцсон л да. За би одоо ингээд бууж өгöd хам бол ерөөсөө хинч биш болох юм байна. Ямар ч байсан л энийг нэг төгсөөд нэг нориогийн төгсөн юм диплом мэрэгжилтэй олчих юм бол хэний ч өмнө бас одоо нүүруулах арга юм болно. Ер нь яг хуу нөхөртөө ч юм уу юу одоо найдаал ингээл яваад аж бас болно л доо. Гэхдээ миний нөгөө урдах амьдралын туршлагаас гэдэг юм уу одоо хин нэгэнд найдаж те ингэж явахаар нэг өдөр ингээд нэг асуудал болоход ингээд бүр одоо юу гэдэг л манай монголоор ч ингээд хоншоор газар хатгах гэдэг л тийм байдалд орж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөн өөрийн гараараа өөрийнхөө одоо юмыг л бүтээх хэрэгтэй. Мөнгө төгрөг юу гэдэг, эд материал юу гэдэг бүх юмыг өөрийнхөө гараар бүтээсэн байхад тэрийг одоо хинч надаас булаахгүй гэдэг ийм толгоос суудсан байсан. Тэгээд тэр утгаараа ингэж гүрэж аваад тэр сургуулийг төгссөндөө би бас их баярлж байгаа. За мэдээж тэр сургууль төгсөхөд чинь ингээл ганц хичээл уншил ингээл яваад байхгүй штэ. Бүх хүмүүс эргэн тойрны бүх хүмүүс санаа зовдог, сэтгэл тавьдаг, нөхөр хичээл уншгээд байнга хэлдэг те, тусалдаг, дэмждэг, мэдхгүй юм аа нөхрөөс асуун. За тэгээ мэрэгжлийн хичээлийг нориог хэлээр үүснэ гэдэг чинь асар их тийм нориог хэлний мэдлэг шаарддаг. Иймэрхүү юмнууд бол болж исэн.
Тэгээд бүх номнууд нь англи хэл дээр хичээл нь норвег хэлээр явдаг. Тэгэхээр ч ингээ бүр холон бантан болж байгаа юм л да. Тэгээд гэр бүлийнхнээ тусламжтайгаар сургууль төгсгöd их нөлөөсөн гэж боддог. Ер нь аливаа юмд хэн нэгний одоо ийм тус дэм сэтгэл зүйн одоо дэмжлэг гэдэг ийм юм их чухал юм гэдгийг одоо энэ хэдэн жилд бол ойлгосон байгаа. Тэгээл нөгөө шалгалт болох ээжтэй хэлний ээж маань хөрхөө ном уншин тийм. Тэгээл мэдээж тэр бурхны ном ээж тэр миний төлөө хийж байгаа бүх юм маш их хүч нэмэр болсон гэж би ингэж боддtiin. Тэгэхээр ер нь хүн чинь ер нь хүмүүсийн тийм хайр, хүмүүсийн хандлага тийм юмар л урам зоригтой амьдртын байна гэж ингэж би бодсон. Тэгээд энэ сургууль төгсөөд би хамгийн анх ингээд дадлага хийсэн газраас намайг ажил хийх өгсөн. Тэгээд би үнэхээр дадлагын хугацаанд бол үнэхээр нэг ч өдөр бараг таслалгүйгээр маш сайн ажилласан. Баяг орон тооны ажилтан шиг ингэж ажилласан. Тэгээд намайг ажилд арах урилга өгөөд ингэсэн байгаа. Би тэгээ сургуулиуд төгсчөөд Монголд очиод нэг 40 гаруй хончоод буцаж ирсэн. Тэгээд ажилдаа орсон. За яг жинхэнэ цалиа аваад ингээд ажилд орох чинь бас нэлээд өөр үед юм билээ. Тэгээд тэр ажил тасах гэж те яг мэргэжлийн хүний нүдээр ингээд хүмүүстэй харилцах, хандах. За тэгээд мэдхгүй юмнуудаа туршлагатай хүмүүсээс асуух. За гих мэтлэн ингээд маш олон юмнуудыг ингээд тулгарч байгаа. Тэгэхээр бол бас тэрүүндээ тасах гэж нэг 3-6 сар зарцуулт юм байна гэж бодож байна. Одооноос овоо харцангуй гайгүй болж байгаа л да. Яг хөө цалин бол яхав дэ мэдээж тийм Монголд өчнөө цалин маяг аваад явдаг байсан. Зарим газар нь өндөр цалин авч ирсэн тийм нөөб интертэй ажиллаж байхдаа. Тэр мөнгө болвол нэг их тийм юу биш. Гэтэ тэр ажлыг л өөрийн болгох мэрэгчлэлтэй бас нэг айтайхан сайн мэрэгчлэлтэн байна гэдэг чинь бас их хүчтэй байна гэж ингэж бодсон. Тэгээд би өөрийнхөө сурсан юмнуудыг би тэгээ боддог л байсан л та. Монголд очихлоор эми хэрэглээ маш их замбрааг байгаа. За тэгээл ерөөсөө дуртай хүмүүс нь автинг нээж гисэн тий. За тэр эмийг яах зөвлөгөө мөвлөгөө өгч байгаа гэдэг бол үнэхээр бас их хангалттай биш юм шиг ингээд санагддаг. Тэгээд эми хэрэглэн дээр үнэхээр замбраагүй байдаг учраас нэг антибиотикт үйлчлэхээ болцсон байдаг ч юм уу. За эмийн дасраад байнга насаараа уух юм чинь нэг ууж агаад болдог ч юм уу, нөгөө санхүүгийн бэрхшээл гэдэг ч юм уу. Тийм юм дээрээс болоод ингээд хэрэглээний хувьд бол нэлээд бэрхшээлтэй байдаг манай монголчуудын хувьд. Тэгээ би бодсон би ер нь Монголд ажиллахгүй ч гэсэн хүмүүст өөрийнхөө сурсан юм мэдсэн юмыг хэлж өгөх зөв юм байна. Дээрээс нь яадан ихлээр миний Норвегт хүмүүст хэлдэг те Норвегийн стандартын тэм зөвлөгөөнүүдийг манай монголчууд бас хол гэлтгүүгээр яг сонсох юм бол за тэгээд дээрээс нь ер нь бол иргэд өөрсдөө маш сайн эмийн мэдлэгтэй ингээд болчих юм бол эмчтэйгээ сайхан ярилцдаг. Яг эмтгийн өвчтнүүдтэй адилхантай эмчтэйгээ ярилцаад ингэн тэгнэ гэдэг юм ярьдаг. За дээрээс нь эмийн санд орсон ч гэсэн шаардлага тавьдаг. За тэгэхээр мэдээж эмэн тавьдаг шаардлага нь нэмэгдэнэ. Төгсөж байгаа эм зүйч нарын, эмч нарын мэргэжлийн ур чадвар ингэж нэмэгддэг байхгүй юу? Үйлчлүүлэгч нь хэрвээ хүчтэй эм чадaltaй эм мундаг байх юм бол дагаад тэр салбар хөгжиж ирдэг гэж би ингэж боддгийг. Тэр утгаараа блог хийсэн байгаа. Уг нь яг блог хийсэн эхний зорилго чи өөрийнхөө нэг төрсөн өдрөөр за ямар ч гэсэн мэргэжлийнхээ нэг 50 блогийг хий гэж ингэж бодож ийсэн. Тэгээд одоо бол тэрнээс болоод ихтэрэд явж байгаа л да. Тэг би бодсон ер нь 50-аар бол хязгаарч болохгүй юм байна. Шинэ гарч байгаа мэдээлүүдийг хүмүүс заавал хүргэж явах хэрэгтэй байх сонсгож явах хэрэгтэй юм байна. Нэг сонссон хүн чинь нэрийн дээр чи ингэдэг шүү дээ те гэд ингээд цаашаа зөв хэрэглээд явах гэж ингэж бодоод ингэж хийж байгаа. Тэгээд сүүл үед яхаа хүмүүсийн үзэлтийн тоонууд бас нэмэгдсэн байлээ. Би бас тэр нэлээд баяртай байгаа. Тиймэрхүү байдлаар ингэж би сургууль сурсан. Тэгээд энэ бол би ямар ч байсан хүний амьдралын югаар төшөөлөх юм бол 10 дугаар ангид төгсчихөл гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ийм байдалтай болсон байгаа.
Тэгээ өөртөө ингээд улам ингээд юмдаа мэрэгшээд нэг юмыг маш олон хүн тайлбарлаад хэлээд ахаар өөртөө итгэх итгэл бол бий болдог. За тэгээ тэр хэмжээгээрээ одоо эмийн санд ажиллаж байгаа бусад нэг эмзүүч биш туслах ажилтнууд ингээд юм асуухаар хэлж өгдөг те. Иймэрхүү басан байгаа. Тэгээ тэрнийхээ хэрээр маш их юм уншдаг. Ямар ч гэсэн би энэ мэрэгжлийг сонгосондоо их баяртай байгаа. За мэдээч энэ мэрэгжлийг одоо эзэмшиж ингэж айтайхан ингэж ажиллахад тус болсон зүйл бол мэдээж би анаахад төгссөн эмчийн мэрэгжил гэж би ингэж боддог. Энд яг хос мэрэгчлээ хүмүүс маш их байдаг байхгүй. Тэгэхээр би тэр хүмүүсийг нэг гэж ингэж бодож байгаа. Тэгээ манай Монголын залуу эмзүүчид их сайн өөрийнхөө мэрэгчлээ эзэнтэй мөнгө бол нэг чухал бишгүй нэ амьдралд. Харин чи мэдсэн юм бусдад ингэж сайн хэлж өгдөг ийм бахан болвол аяндаа мөнгө өөрийг хүрээдэрдэг гэж ингэж анзаарсан. Тэгээд би залуу эмзүүчтэй бас намайг дэмжиж миний блогуудыг мэрэгжлийн блогуудыг үзээд тэгээд авах юмнууд аваад өөрийнхөө үйлчлүүлэгч нарт хэлж өгч байгаасай гэж ингэж хүсэж идэг юм аа. За тэгээд өнөөдрийн блогоо ингээд өндөрлөе. Надтай хамт байсан баярлалаа. Би та нартай өөрийнхөө юмыг ингээд блогоор дамжуулаад заримдаа хэлжээ гэж бодож байна. За сайхан амраарай. Түр баяртай.